Сайн байцгаана уу? Эргээд бичлэгт маань тавтай морил. За өнөөдөр болохоор ямар бичлэгээр эргэж уулзах гэж байна гэхээр What's in my bag байгаа. За тэгээд өмнө нь бас яг өмнөх семестр хийсэн юм билээ. Би бас ингээд YouTube-аар харж ирсэн чинь яг өмнөх семестр буюу 3 сараас эхэлсэн семестрт бэлдсэн зүгхээ та хэдэд танилцуулж исэн. Тэр маань яг мастрын маань 1 дугаар курсын төгсгөлийн семестр байсан. Одоо болохоор би мастрын 2 дугаар курсын оюутан болсон. Тэгээд энэ удаад яг цүнхээ юу нь яаж бэлдэв, ямар хуу байдлаар, ямар хуу зүйл сүүлийн үед авч явж байгаа вэ гэдгээ та хэдэд харуулад танилцуулъя гэж бодож байна. За тэгээд хамгийн гол нь цүнхний хувьд тэгэхээр өнгөрсөн What's in my bag-ыг маань үзчихсэн бол юм жоохон жижигхэн цүнхээсэн шүү дээ, тий. Тэр жижиг цүнхийг яг үнэндээ нэг 2 үлээ 3 удаалыг сургуультаа авч явсан. Үүрэхэд ингээд айгу тохиромжгүй, үүрээд ингээд бүтэн үрч болдоггүй цүнх гэж ойлгож байна. Тэгээд энэ удаад болохоор яг нэг тиймэрхүү загвартай цүнхээ арай жоохон сайжруулад арай гоё цүнх авсан байгаа. Тэгээд та хэд цүнхээ харуулъя. Жоохон хүнд авч жоохон их байгаа болохоор за цүнх маань ингэж харагдаж байна. Яг загварын хувьд болохоор яг иймэрхүү өмнөхтэй маань адилхан. Гэхдээ багтаамж хамаагүй сайтай. Тэгээд хамаагүй чанартай цүнх гэж би хувьдаа бодож байгаа. Өмнөх цүнх маань болохоор би таад хэлсэн шүү дээ 49,000 вон, 50,000 воноор авсан. Тэгээд энэ удаад болохоор Charles Gate-ийн цүнхийг 118,000 вон, 128,000 вон ч юм уу тэр хавцаа байд юм билээ. Тэгээд тэднийхээс авсан. Тэгээд сүүлээд надад яг энэ Charles Gate ерөөхдөө аягүй дажгүй санагдаад байгаа. Одоо бас ингээд нэг жоохон нас маань жоохон хөгшрөөд ингийн чинээгээр бас нэг гайгүй юм цүнх үүрэхгүй бол болохгүй юм байна гэсэн нэг тийм бодол төрсэн байхгүй яа. Тэгэхээр энэ дэхтэй нэг тийм зөв бодол, буруу бодол гэдгийг би яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ юмны чанар гэдэг зүйл бас арай өөр байд юм болов сүүлийн үед бодоод байгаа. Жишээ нь одоо ингээд манай ангийн одоо ах эгч нар ч юм уу те эгч нарын цүнхийг харангууд яг ялт ч ингэ бүгдээрээ нэг жоохон дажгүй цүнхтэй тийм эмхтэй хүн яг цүнхэндээ жоохон хөрөнгө оруулалт жоохон чамаагүй хийх хэрэгтэй юм шиг санагдаад энэ цүнхийг авсан. Тэгээд өөр жижиг бас барьдаг цүнхнүүдэд дандаа ерөөхдөө Charles Gate-с авсан. One-оор нь бодож үзэнгүүт яг одоогийн миний амьдралын боломж бололцоод яг таарж байгаа цүнхнүүд гэж хэлж олно. Тэгээд ийм цүнхийг авсан байна. За тэгээд дотор нь яг юу байгааг хамгийн надад хэрэгтэй гэсэн эхлээд бүгдээр нэг бүрчлэн танилцуулаад явъя. За хамгийн ихэнд болохоор мэдээж яг надад байхгүй бол би ерөөсөө амьдарч чадахгүй зүйл буюу одоо ямар нэг хэрэгсэл байгаа, электрон хэрэгсэл буюу лаптоп байгаа, MacBook байна. За тэгээд энэ болохоор бас айгүй түүхтэй MacBook гэж хэлж болно. Миний яг амьдралдаа өөртөө авсан яг хайрцаг софтвер нэг шив шинээр авсан MacBook байгаа. Тэгээд өөрийнхөө мөнгөөр авсан MacBook. Өмнө нь болохоор ерөөдөө ноутбук хамгийн анхны ноутбук маань ингээд үеэл ахаас маань гэх юм уу надад ирсэн ноутбук байсан. Тэгээ араас нь бас дахиад нэг тийм ноутбук байсан. Тэгээд тэрний араас авсан ноутбук, хоёр ноутбук маань болохоор хоёулаа хуучин ноутбукуд байсан байхгүй юу. Тэгээд би яг энэ удаад яг өөрийнхөө мөнгөөр өөртөө авсан. MacBook маань буюу миний хамгийн үнэтэй зүйлүүдийн нэг байна. Тэгээд MacBook Air. Тэгээд энэн дээр ер нь бол хийхгүй юм гэж юусоо байхгүй. Миний бүх одоо research paper-ууд за тэгээд би нөгөө онлайнаар хичээл заадаг багш учраас яг энэ дээр бүх зүйлүүдээ хийдэг, бүртгэл хийх, бла бла ерөнхийдөө бүх зүйлээ хийдэг болохоор яг энэ маань заавал байх шаардлагатай. За энэ бол миний хамгийн ихний зүйл байгаа. За энэний араас дахиад хэрэгтэй зүйл юу вэ гэхээр iPad байгаа. За энэ iPad-ны хувьд болохоор эгч маань мастерт тэтгэлгээр сувлыг сургалт тэнцэнгээ бэлгэлж ийсэн Австралиас явуулсан iPad. Тэгээд энийг бас одоо хэрэгжилж байгаа. Гэхдээ одоо жишээ нь хүүхдүүд солонгос ирж сурсахдаа iPad илүү хэрэгтэй байдаг юм уу? Эсвэл лаптоп байхад болох юм гэдэг шүү дээ. Миний бодлоор яг хэрэгцээнээс нь харж үзэх юм бол надад бараг лаптоп илүү хэрэгцээ өндөртэй юм санагдаад байдیں۔ Яа тэгэхээр хэрвээ тэр цэма мастер байгаа тохиолдолд пейперүүд маш ихтэй бичих одоо янз бүрийн судалгааны ажлууд ихтэй байдаг болохоор аль болох хурдан шивдэг ч юм уу, аль болох хүчин чадал сайтай зүйл нь илүү дээр. Гэхдээ одоо жишээ нь ямар нэгэн ном уншаад бол ялтчгүй iPad айгуудаж илүү. Тэгэхээр лаптопоо яг сайн лаптоп аваад хуучин чамаагүй нэг iPad бас байвал бас давуу тал болох байх гэж бодож байна. Тэгээд мэдээж iPad авч байгаа тохиолдолд пенсилтэй заавал хэрэглээд үзээрэй. Та хэдэд ямар нэгэн тэмдэглэл хийхэд бол илүү амархан болгодгоо гэж ойлгож байна. Тэмдэглэл хийгээд илүү амар. Тэгээд ер нь миний бодлоор хичээл хийн гэдэг зүйл яг иймэрхүү хэрэгслүүдтэй бас жоохон сүүлийн үед яг орчин үед жоохон холбоотой болоод байгаа юм санагдаад байгаа. Ер нь л тэгэл багш нар хизээж цаасан байдлаар чамд юу ч өгөхгүй учраас чи ялцчихгүй электрон дижитал байдлаар эднэрийг сурч хэрэглэх шаардлагатай болж байгаа болохоор иймэрхүү лаптоп эдэр бол хөрөнгө оруулаад
аав ээжнээс авч өгөх хэрэгтэй ах шүү. Хэрэгтэй байхаа гэж бодож байна. Гэтэ мэдээ шинэ байх ерөөсөө шаардлагагүй. Би одоо л шинэ лаптоп хэрэглэж үзэж байна. За энэ бас шинээрээ надад яг бэлгэнд ирсэн iPad байгаа. Тэгээ жоохон байхад бас шинэ лаптоп хүүхдүүд аваад айгу гой санагддаг байсан. Тэгээ өөрийнхөө мөнгөөр авах хэрэгтэй гэж бодоод одоо хүртэл явж байгаад мастрын эхний курсыг бүр төгсгөлт л өөрөө лаптоптай бодлоо. За энэний дараагаар болохоор нэг юм хавтас байна л да. Тэгээд одоо жишээ нь би хувьдаа семестрт 3-аас 4 хичээл үзэж байгаа. Энэ жил 4 хичээл үзэж байгаа. Тэгээд надад болохоор яг юм 4 төрлийн хавтас байгаа. 4 төрлийн хавцаа би яг хичээл бүр дээр авч явдаг. Тэгээд энэ бас яг 10 жилийн хүүхдийн цүнхийг бэлтгэхэд бас аюу хэрэгтэй арга хэмжээ санагдсан. Би юу нас жоохон бахта нэг иймэрхүү байдлаар бэлтээд идэв байсан. Энэ талаараа бүх одоо танилцуулга байгаа гэж ойлгож байна. Жишээлх юм бол энэ болохоор гудам гуйг чонцэг гэдэг хичээл ахгүй юу? Дээд боловсролын улс төрийн бодлого гэдэг хичээл байгаа. Тэгээ манай хөргөдөд дандаа юм бодлогын хичээл үздэг болохоор тэгээ энэ дээр жишээ нь яг юугаар би ямар хэдэн оноо авч иж бүтэн 4 GPA-тэй төгсөх вэ гэдгийг бүгдээр ингэ битцсэн. Харж байхад амар. Тэгээд эхний 9-7 хоногийн бүх одоо төлөвлөгөө бичсэн байгаа гэсэн. Жишээ нь эхний 1-7 хоног дээр лекцийн танилцуулга хийгдэн. Ерөнхийдөө солонгос их сургуулиуд бүгд тэгдэг. Эхнийхээ хэсэг дээр багш нар танилцуулаад эхний хэсэгт ерөөс хичээл ордог гэсэн. Тэгээ багш нар танилцуулаад явдаг. Тэгээ хоёр талаараа жишээ нь манайх дээд боловсролын улс төрийн бодлогын одоо Ёксажо Пёндон буюу юу гэлж байгаа. Түүхийн өөрчлөлт. Тэгээ түүхийн өөрчлөлтийг нь үзнэ. Иймэрхүү байдлаар ингээ бэлтждэг гэсэн. Тэгээд мэдээж тухайн 7 хоног бүрт надад ямар нэгэн унших материал буюу пейперүүд орж ирнэ. Тэгээд тэд нарыг мөнгөөр худалдаж авах боломжтой байх үедээ худалдаж авч чадахгүй бол хажууд нь хэвлээд гаргахчвал ерөөхдөө амар. Яг өмнө семестрээс ингэж хийж эхэлж байгаа. За энэ бол миний 3 дахь одоо мэдээж оюутан хүний хувьд хамгийн хэрэгтэй зүйл маань байгаа. За тэгээд энэний дараанаас болохоор надад номнууд байгаа. Тэгээд би нөгөө байраа солиод нүүсээс болоод би сургууль руугаа ерөөхдөө нэг цаг 10 минут, цаг 20 минут орчим явдаг байсан. Гэтэ энийг би ерөөсөө сул тал гэж харахгүй байгаа аль болох яг тэр хугацаан дээрээ хөрхи идүүдээ ажлуудаа оруулаад за тэгээд бас номнууд уншаад ч юм ингэж явъя гэж бодоод зөвхөндөө сүүлийн үед нэлээд хүнд цөмхтэй яваад байгаа. Тэгээд сүүлийн үед авч явж байгаа ном маань гэх юм бол ийм ном байна. 현실적 인생 조언이노? ер нь бол иймэрхүү зөвлөгөө өгдөг advice-ийн ном байгаа. Тэгэд энэ номын хувьд болохоор ингэж харагддаг. Одоо ер нь бол ишлэл гэж ойлгож болно л доо. Тэгээд би энэ номыг авсандаа айгүй баяртай байгаа. Яагаад тэгэхээр би айгүй олон хүмүүсийг эсэн дээр ажиллаж эсээг нь бичиж өгөж одоо орчуулагч бас болохоор эсээг нь бичиж өгөөд тэгээд тэтгэлэгний эсээ бичиж байгаа тохиолдолд эсээ бичихтэй эхлэл хэсгийн баг зэрэг ишлэлтэй оруулаад голтноос нэг жоохон гоё юм нэмж өгөө. Сүүлийн хэсэг дээр дүгнэлт хэсэг дээр бас нэг дахиад нэг юм нэмчих юм бол ингээд цэгцтэй маш цэгцтэй гэдэг айгүй чанартай эсээ бий болгож чаддаг. Тэгээд мэдээж би солонгос хэл дээр эсээ бичиж байгаа учраас эндээс ингээд нэг үгнүүдийг харангууд тухайн сурагчийн маань кейстэй яг таарах юм бол яг энэ ишлэлийг голд нь оруулаад эсвэл эхлүүлээд ч юм ийм байдлаар уншаад айгүй амар байдаг. Тэгээд сүүлийн үед нөгөө засгийн газрын тэтгэлгүүд их байгаа болохоор надад эсээ бичих шаардлагууд маш их байгаа. Тийм болохоор энийг авч явж байгаа. Task Manager гэдэг юм дэвтэр байгаа. Солонгосын ерөнхийдөө иймэрхүү бичих хэрэг айгүй хөгжсөн. Таад мэдж байгаа. Би тэгээд 10 жил тахасаа солонгосын бичих хэрэгт бүр үнэхээр дуртай байсан. Яа тэгэхээр би дэвтэр харахтаа цаасыг айгүй илүүд үздэг байхгүй юу? Цаас гоё байж иж тухайн бал хэр гарч байгаа нь амар сайн харагддаг. Тэгээд гоё бичих дуртай байсан учраас дэвтрээ бас айгүй гоё харагдуулах дуртай байсан. Тэгээд яг солонгосын иймэрхүү бичих хэрэгт айгүй дуртай. Тэгсэн чинь сүүлд нэг ангийнхаа охиндоо явж исэн чинь энэ mode гэд газрын дэвтрнүүд айгүй алдартай байгаа гинэ. Тэгээд эднийх одоо яг юм хувцсны коллекшн шиг заяа. Season болгонд өөр юм дэвтрнүүдийн дизайн гаргадаг. Одоо жишээ нь сая хаврынхаа юм би бас нэг хэдийг авсан юм аа. Тэрэн дээр болохоор юм ягаан өнгөтэй ч юм уу те бүр юм шал өөр байдаг. Тэгээд эдний дэвтрүүд болохоор хамгийн гол нь төрөл бүрийн дэвтэр байдаг. Жишээ нь энэ дээр болохоор зөвхөн task manager гэдэг 100 өдрийн өдрөх байгаа. Би сая яг 1-ээс буюу 9 сарын 2-наас эхлүүлсэн. Тэгээд 100 өдөр би ингээд өөрийнхөө таскыг зааж би цаадад бичсэн хэсгийг харуулъя. Иймэрхүү байдлаар 100 өдөр би ингээд өөрийнхөө таскуудыг менеж хийгээд явах боломжтой гэсэн үг. Тэгээд эдгээр зүгээр яг энгийн хичээлийн дэвтэрнүүд бас байдаг. Тэгээд яг 100 өдрийнх, 1000 өдрийнх гэх мэтчлээ үгийн дэвтэр гэдээ бүр зөндөө олон дэвтэр байдаг. Тэгээд цаас нь маш чанартай юм билий.
Тэгэд би яг нэг өөрийнхөө тэмдэглэл хийсэн дэвтэрнүүдийг ерөөсө хайж чаддаг байхгүй. Жишээ нь миний бакалаврт Монгол зурж исэн бүх дэвтэрнүүд маань одоо ч гэсэн надад хадгалагдсан байдаг. Дандаа нэг иймэрхүү дэвтэр дээр битсэн. Тэгээд цаашаа бас том болоод хүүхд мөхтөд үзүүлэх юм билүү. Таны ээж чи ингэж чилээ хийж исэн шүү гэд үзүүлэх юм билүү гэж бодоод яг хадгалаад байдаг. Тийм болохоор дэвтэрт маш их ер нь жоох мөнгө зарцуулах дуртай. Тэгэд энэ дэвтэрний хувьд болохоор 3000 вон орчим лээдий. Тэгээ жоохон том болчихсон бол 4500 5000 вон орчим байдаг гэсэн үг. Тэгэхээр мэдээж нэг семестрт ерөнхийдөө нэгээс хоёр дэвтэр дээр л бичиж таарна. Тэгээд мастерт ер нь аль бүр дэвтэр хэрэглэхгүй болохоор эдгээр дэвтэрнүүдийг яг энгийн үед бол маш их хэрэглэж байгаа. Ийм байна. За дараагийнх нь болохоор дахиад нэг дэвтэр байгаа. Энд айгуугой ном шиг харагддаг. The Nothing Book гэсэн маач, Nothing Book. Тэгэд энэ болохоор wanna make something of it. Ямар нэг зүйл тэмдэглэх шаардлагатай үед айгуу хэнийг ашигладаг. Тэгээд жишээлх юм бол энэ ямар хүмүүс зориулсан бэ гэхээр жишээ нь travelers, writers, students, comedians, decorator, kids гэх мэтчлэн. Тэгээд энэ дээр бас багш байдیں۔ Тэгээд teachers гэх мэтчлэн, businessman. Тэнгүүд чамд ямарваа нэгэн одоо шин санаа, шилдэг санаа, шин санаа гарч ирэх юм бол энд ингээд биччихвэл надад аюу амар байдیں۔ Жишээ нь би хичээлийн тэмдэглэл хийсэн байна. PPT одоо шинэ багийн PPT-ний ингээд дарааллыг нь бичээ засах юмнуудаа бичсэн байна. Гадаад оюутан болохоор алтаа бас гарна. За тэгээд энэ болохоор манай хөрхи идүүгийн онлайн сургалтын левелийн хүүхдүүдийн уншилгаа явуулсан даалгаврыг нь төлөвлөсөн байна. За энэ дээр болохоор манай дээр над дээр ганцаарчсан солонгоос сурж байгаа хүүхдүүдийнхаа тэмдэглэлүүдийг бас оруулсан байна. Жишээ нь зорилго нь топик 5-6 оноонд хүрэх, бичих сонсгоо сайжруулах гих мэтчлэн иймэрхүү байдлаар тэмдэглэлээ хийгээд явдаг дэвтэр маань байгаа. Яг иймэрхүү төлөвлөгөө гаргадаг дэвтэрний хувьд миний бодлоор ямар ч юм зураасгүй байвал аягүй цэвэрхэн амар байдаг. Тэгээд би энийг бол ерөнхийдөө байнга шиглээ таан чамаагүй газ гаргаж ирээд юмаа тэмдэглээд явахад бүр. За энийг би яг гэдэг одоо яг нэг амар байнга л авч явахгүй байгаа. Энэ шүнгүүг оны ном багхгүй. Хятад хэлний ном. Би тэгээ сая нөгөө амралтын үед би ингээд YouTube дээр яриа гэж утсан байхгүй. Ярих юм бол би ингээд болж чадахгүй сайн ингээд хийгээд авах юм шиг санагдаад. Тэгээ би сүүлд нэг сар хятад хэлний сургалтын төвд яваад ганцаарчсан сургалт онлайнаар захимаар аваад тэгээ хятад хэл үзсэн. Тэгээд аюу сонирхолтой шинэ хэл одоо ингээд шинэ хэл эхлүүлэх угаасаа цаг нь болцсон амар сонирхолтой байгаа. Гэхдээ одоо нэг хичээл маань хэлчихэр би болчих өдөр төрөөс хийж амжихгүй. Тэгээ ханз гэдэг чинь бас арай өөр зүйл байлаа шүү дээ. Аюу их хичээл зүтгэл шаардагдана, байнга бичин тэмдэглэн гээд. Тэгэд юу ч сан авч явж байгаа. Энийг би хуучин номын дэлгүүрээс 3000 воноор авсан ном. Одоо чинь би багш гэх юм бол Washил лавши чи багш юм уу гэх юм бол Нишэл лавши ма нэг иймэрхүү байдлаар хариулж болох юм шиг лээ. Миний яг нэг сар сурсан зүйл. Тэгэд энийг яг сайжруулна гэж бодож байгаа. Гол нь нэг хурдан сурах шаардлага болохоор зөв өдөрт 10 минут чамаагүй хараад ах юм бол явандаа сайжирсаар байгаа 4-5 жилийн дараа лаг ярьдаг болох ч юм уу хүн өөстэй. Тийм болохоор энийг ямар ч ийсэн харж байгаа, үзэж байгаа сүлээд. За тэгээд миний нэг авч явдаг мейкапны төрлийн зүйлүүд байна л та. Тэгээд өмнө нь болохоор би аюу кшлокоор нь чирж явдаг байсан. Тэг яг үүндээ одоо би ямар нүрэ бодсон байгаа болохоос би сургуультай явахдаа болохоор ерөөсөө ингэж нүрэ мөрөө боддоггүй. Тэгээд зүгээр л яг кремдэл хөмсгөөний хальт будаал тэгэл яг дандаа шил зүүж явдаг. Би өнөөдөр болохоор юутай яваад байна? Линзтэй байгаад байгаа. Тэгээд дандаа шил зүгээд явцдаг болохоор яг зүгээр л тослогоо жоох авах зүйл. Тэгээд бодог жоохон мух олчих юм бол баг зэрэг дээрээс нэмэх зүйл авч явж байгаа. Тэгээд энэ маань болохоор миний Too Cool for School гэдэг газрын кьюшн байгаа. Би тэгээ сүүлийн үед эдний дайгуу дуртай болцсон. Тэгээ эдний кьюшнийг авсан. Яг энэ кьюшн бол нэг гоё бол биш. Тэгээ мэдээж дуустал нь хэрэглэн гоё хал хамаагүй. Тэгээд хаяа ерөнхийдөө иймэрхүү байдлаа бодгоо сайжруулж чана. Тэгээ араас нь setting powder пудер түрхээд тэгээд энэ хоёрыг ерөнхийдөө хэрэглэж байгаа. Too Cool for School-ийг хоёлаа. Тэгээд эдний бас нөгөө нэг blush айгуу царайлаг айгуу сайн гардаг айгуу гоё юм бэлээ. Тэгээ та хэд бас энийг сонирхоод үзээрэй. Монголд зарагдаж байгаа үеийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ зардаг байхаа гэж бодож байна. За тэгээд араас нь пенал байгаа. За пеналын дотор бол яг үнд юу ч байхгүй. Би нөгөө дэвтэр дээр бичдэггүй зөвхөн
тэмдэглэл одоо гинт ажлын тэмдэглэл ч юм уу юм ихтэй гаргаж ирдэг болохоор Улаанбаал мэдээж багш хүн юм дандаа авч явд юм дөө. Улаанбаал харбал тэгээд 0.5 харна. Энэ гурыг авч явж байгаа. Тэгээ энэ жижигхан бас юм хөөрхөн пенал байна. За тэгээд хамгийн сүүлд нь би сая зүгэндээ юугаа хийх юм мартчихаж, төрөвчөө хийх юм мартчихаж. Тэгээд та хэд төрөвчөө харуулаад дуусгая. Энэ бас нэг юм байгаа юм байна. Гарын тос. Энэ ямар гарын тос юм бэ? W Dress Room New York гэсэн гарын тос. Эднийх амар гоё нэртэй. Монголд байгаа эсвэл Солонгост байдаг бол энийг өстө аваад ирлээд үзэр амар гоё нэртэй. Төрөгчөнгөд ингээд эргэн тойрноос яг энэ үнэртэй түр айгуу гоё нэртэй. Айгуу гоё нэртэй. Тэгээд уруулын бодог маань байгаа юм байна. Уруулаа усны хаяа хүрхэн зав орвол өнгөлнөө цатгач. Тэгвэл нь болохоор энэ бас шинээр авсан төрөвч Charles Gate-ээс авсан. Тэгээд Charles Gate төрөвчнүүд нь бол ерөнхийдөө харьцангуй аюу хямдхан байдаг байхгүй. Энэ жишээ нь 38,000 вон илүү 48,000 вонээс. Тэгээд ийм хар бичгнүүд нь гэхдээ нэг сул тал нь хар бичгнүүд нь амар арилжтай юм байлаа. Миний төрөвчнийг харилцаан тэгээд бас тийм амар арилцсан юм бариад яваад хана хашин гэж бодоод шинээр төрөвч авсан. Тэгээд тэр төрөвч маань ийм цагаан төрөвч байна. Гаднаа ингээд юугаа ичж болдог. Бас карта ичж болно. Дотор нь байгаа юмнууд гэх юм бол 9,000 вон байна. Тэгээд миний ARC буюу гадаад иргэний үнэмлэх маань байна. Тэгээд нэрийн хуудас байна. Нэрээ би бас хөөрхөн нэрийн хуудастай гэхгүй. Манай сургууль маструуд болохоор одоо бид нар ерөнхийдөө бол тухайн сургуулийн бараг л хөрөн жижиг ассистент судлаач гэж явж байгаа байхгүй юу? Ассистент судлаач тийм тэгэнгүүт биднэрт нэрийн хуудас гаргаж өгдөг. Жишээ нь Сууида Акюгээ битцэн. Тэгээд Норманд баццаг Education Administration Department of Education Seoul National University гэж бичингүүтээ доороо гэр биш нөгөө манай судалгааны төвийн хаягтай тэгээд утасны дугаартай тэгээд мэйл маань байгаа. Тэгээд арийнх нь хуудсан дээр болохоор яг энийг солонгосоор бичсэн байдаг. Ийм нэрийн хуудас бид нарт бүгдээрэнд нь хийж өгсөн. Тэгээд яг нэг хайхтар ашиглахгүй байх та гэж бодсон чи яг үндэ нэрийн утсааг ашиглагддаг юм байлээ. Жишээ нь бүдүүн сан дээр гэрээ хийж агаад утасны дугаар чинь юу вэ? Нэр чинь юу вэ гэдэг тэнгуут нь яг төрөвчөнд ажижсэн болохоор хичээ энэ миний нэрийн хуудас гэдэг өгсөн чинь амар хөрхөн. Өө чи ямар гоё нэрийн хуудастай энэ төр гэдэг захгүй. Тэгээд тэр мэдрэмж надад амар гоё байсан. Яг өссөн мөрөөдлийнхаа их сургууль сурж байгаа. Тэгээд нэрийн хуудастай болцсон байна. Эцэст нь би чадсан байна гэхээр амар гой санагдаад байгаа. Гэхдээ яг хүн болгон мэдээж нэрийн хуудас гаргаж өгөөд юм гэж юу яах вэ? Тэг ямар ч байсан цүгэнд байж хаад юусоо илүүдэхгүй юм байлээ. Төрөвчн дотор байж хаад. За тэгээд нэг иймэрхүү зүйлүүд л байна да. За энэ бол яг миний энэ семестрт буюу мастрын маань 2 дахь курсын эхний семестрт авч явж байгаа цүнх маань байна. Тэгээд цүнх бэлдэх ер нь аюу гоё юм аа. Яг 9 сарын 1 гэдэг мэдрэмж одоо хүртэл надад мастер сурж байгаа үед нь ч гэсэн одоо хүртэл надад ингэж аюу гоё санагдсан. Тэгээд энийгээ бас та хэд хуваалцахыг хүслээ. Тэгээд та хэд бас ямарваа нэгэн санаа авах өөр зүйлс байх юм бол харж болох байх шүү. Нэг юм марцсан биш юм байна. Нүдний шил. Тий нүдний шилээ бас сольсон. Энэ нүдний шилтэй ерөөсөө бичлэг хийж амжааг байгаа. Нөгөө Instagram дээр хөөрхөн хэдүүдээр л бичлэг хийхдээ нүдний шилээ зүүсэн. Жоо халтар энэ ийм шил авсан. Амар моднор жоо шил гэдээсэн. Мэдхгүй яг явж байгаа. Надад ихтэй энгийн шилнээс хамаагүй дажгүй харагдадсан. Өмнөх шил маань болохоор нэг тийм жоохон 10 жилийн үхчиг харагдаад. За ингээд миний цүгэн дотор байсан зүйлстэй танилцсан та хэдтэй баярлалаа. Тэгээд би яг нөгөө эдитээ байн хийж чадахгүй болохоор аль болох ярьдаг бичлэгүүдэд илүү ихээр оруулъя гэж бодоод байгаа. Тэгээд яг ингээд ганцаараа сууж агаад юм яриад бичих надад яг үнийг хэлэхэд аюу сонирхолтой санагддаг байхгүй юу? Аюу гой санагдтыг. Тэгээд нэг маань хүмүүс үзээд юм хэрэгтэй зүйлс мэдэж авна гэж бодохоор бас бүр илүү амар гой догтлоод амар гой санагдаад байдаг. Тийм болохоор иймэрхүү төрлийн бичлэгүүдээ 7 хоногт ядаж нэг удаа байнга оруулъя гэж бодож шийдсэн байгаа. Тэгэхээр та хэд маань таалагдж байгаа бол лайка дараа subscribe хийгээд тэгээ манай хөрхи идэг бас дагаарай. Хэрвээ яг солонгосыг сурдаг бол хөрхи идэг давахгүй бол тэгтээ үнэхээр чи юмнаас хоцорж ийн гэсэн үг шүү. Тийм болохоор хөрхи идэг бол бас дагаарай. За ингээд цүгэн дотор маань юу байгаатай танилцсан та хэдтэй маш их баярлалаа. Тэгээд цаашдаа бас солонгостой холбоотой, хичээлтэй холбоотой гой бичлэгүүдийг оруулъя гэж бодож байна. Тэгээ өнөөдрийн хичээлтэй гэнэ. Өнөөдрийн бичлэгтэй маань хамт исэн баярлалаа. Эргээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцаая. Бай манайхаа.